За сайн байна уу? За юуны өмнө төвчөртэй сайхан заалт хүлээс ус таахын баярлалаа. Ингээд миний нэрийг Баяр хүү гэдэг би өнөөдрийн ярилцлагыг хост байна. Ингээд би бол өөрөө интервью авч үзээгүй юм. Тэгээд хамгийн анхны интервью нь одоо ийм хатуу самартай гэж харчлаа. Тэгээд Улаанбаатар хотын иргэний хуваар асуултууд асуух болно. За ингээд бидний зочноор нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хамсаг нар ирсэн байна. Өгтөж авцгаая. За тэгээ өнөөдөр энэ хөрөнгө оруулагчдын форумыг ингээд явцыг ингээ харж байхдаа одоо та энэний дараа бас нийс Улаанбаатар хотын эдийн засаг гэдэг ийм панел дээр орно. Бас баахан тоо татвар одоо тий ийм зөндөө олон төсөв мөнгө ийм юм ярина. За ойрын үед бол та медиатай маш сайн ажиллаж байгаа. Одоо таныг бас би ялангуяа сүүлийн үед айгүй судаллаа энэ даалгаврыг авснаас хойш. Дээрээс нь сая 2 хоногийн өмнө бас үйл хөдлөлгөөний зах зээл за газар эзэмшлийн асуудлаараас нэлээд дэлгэрэнгүй хийж байгаа ажлуудаа ярьсан. Тэгэхээр би илүү одоо энэ өдөр тутам медиа дээр явж байгаа төвчрэл одоо юу гэдэг нөгөө манай төлш тийм ээ утаа энэ бүх асуудлууд гэхээсээ илүү Улаанбаатар хотын одоо энд яг цугласан байгаа залуучуудын хүсэн хүлээж байгаа ямар атгалах вэ гэдэг талаас илүү ярий. Гэхдээ мэдээж энэ хотын эдийн засаг өнөөдөр хөрөнгө оруулалтын форум болж байгаа учраас янз хамгийн ихний асуултаа үйл хөдлөлийн зах зээлтэй холбогдож асууя. Нийт үйл хөдлөх хөрөнгө одоо хотын иргэдээс гадна энэ хотыг бүрдүүлж байгаа нэг том одоо зүйл бол энэ Улаанбаатар хотын өөрөө бүх үйл хөдлөх хөрөнгө хувийн хвшлийн болон одоо улсын нийслэлийн тоон дүнгээр хэд байдаг юм бэ? Эдгээр одоо үйл хөдлөх хөрөнгийн одоо үнц нь өөрөө өсөлт нь сүүлийн 5 жилд бол буурж ийн л да. Гэхдээ бүр хасах руу ороогүй. Гэхдээ 20% энэ байсан бол бас нэлээд бууралттай ингээд явж байгаа. Тэгэхээр энэ үйл хөдлөх хөрөнгийн үнцнийг өсгөх за энэ үйл хөдлөх хөрөнгийг одоо аж ахуй нэгж байгууллага иргэд орон сууц энэ бүхийг үнцэнтэй байлгах дээр Улаанбаатар хот ямар менежмент ямар стратеги барьж ажиллаж байгаа вэ гэдэг талаар ихний асуулт асуув. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бас энэ сайхан бүтээлч ажил хэрэгч уулзалтанд оролцож байгааг баяртай байна. За Улаанбаатар хотын үйл хөдлөх хөрөнгийн зах зээл гэдэг бол өөрөө бас их том зах зээл. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол одоо сая яригдчихсэн энэ манай гавьяа ярьж ирсэн тэр үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өмнө ч бас бид нар ярьж ирсэн асуудал. 2010 онд бид Монголын эдийн засгийн форумыг хамтраа зохион байгуулад анх зохион байгуулж байхдаа Эрнандо Десото гэдэг бас гадаадын томоохон эртний үнийг үрж ирж үйл хөдлөх хөрөнгийн зах зээл хоошоо одоо цуцлагын барилга байгуулалт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа бүх одоо үйл хөдлөх хөрөнгө дээр бас нэг судалгаа маягийн ажил хийлгэхэд бол бас 20-30 тэрбум долларын багтаа юм одоо хөрөнгө байна гэдэг тоо гарч ирсэн та бүхэн санаж байгаа. Өнөөдөр зөвхөн одоо Улаанбаатар хотын эзэмшлийн өмчгээд ярих юм бол 2 их 80 гэж байсан өмч хөрөнгө өнөөдөр 3.5 их 80 төгрөгийн өмч хөрөнгө байж байна. Энэ бол одоо Улаанбаатар хотод байгаа манай соёлын төв байж байна. За одоо Урмын ордон гэдэг юм Улаанбаатар хотын банкны барилга Өгдийн ордон гэх мэтээр ингээд ярих юм бол асар их хөдөлгөөн. Энэ дээр нэмээд иргэн аж ахуй нэгжийн үйл хөдлөх хөрөнгүүдийг нэмэх юм бол биднэрт бас одоо өнөөгийн зах зээлийн үн олон улсынхан жишгээр тооцох юм бол бас нэлээд том тоо гарч ирнэ. Энэ дээр бид нэр одоо юуг илүү анхаарах ёстой вэ? Үйл хөдлөх хөрөнгийн үнц нь өөрөө газар зохион байгуулалтын дээр байдаг гэж ойлгож байгаа. Газар зохион байгуулалтыг хэр зөв хийн, хэр зөв төлөвлөлттэй байна, тэр хэмжээгээр тухайн үйл хөдлөх эд хөрөнгийн үнэлэмж аль ч хотод тогтдог. Тэгэхээр хотын үнц нь бол ерөөсөө газартай. Газрын үнц нь зохион байгуулалттай гэж ойлгож байгаа. Тэгээ бид нар юуг ингэж одоо харж ажиллаж байгаа нөхөр бол хамгийн түрүүн Улаанбаатар хотын эзэмшлийн энэ үйл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийнх нь үнээр үнэлэмжээр үнэлүүлэе гэж. Манай Улаанбаатар хотод олон улсын үнэлгээний компаниуд үйл ажиллагаа явуулж байна. За олон улсын компаниудын бас жишгээр үнэлэх юм бол өнөөдрийн энэ 3.1 их 80-ийн хөрөнгө ямар хэмжээнд хүрэх вэ гэж эхлээд хот өөрийнхөө хөрөнгөний үнцийг тодорхойлох хэрэгтэй байна. Тэгжээ тэрийг дагаад дараагийн одоо аж ахуй нэгж иргэдийн үйл хөдлөх хөрөнгөний үнцийг бас тэр хэмжээнд үнэлэгдэж өсөж үнцийг нь бий болж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм ч учраас Улаанбаатар хотын хөрөнгөний менежментийн компаниг бид байгуулад
одоо үйл ажиллагааг нь жигдрүүлэх шатндаа явж байна. Энэ одоо компанийн гол зорилго бол ерөөсөө л энэ өмчийн үн цэнийг өсгөх замаар хот өөрөө эдийн засгийнхаа үнэлэмжийг дээшлүүлээ, эдийн засгийнхаа эргэлтийг нэмэгдүүлээ. За тэр хэрээрээ бас одоо өөрөө үйл хөдлөх хөрөнгөөрөө дамжуулаад хотод тулгамж байгаа олон асуудлуудыг аж ахуй нэгжүүдтэйгээ баялаг бүтээгчтэйгээ хамтарч хэрэгжүүлэе гэж. Нэг жишээ аваад соёлын төвөргөө байна. Өнөөдөр балансын үн бол 10 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй. Тэр энийг бид нар яг зах зээлийн үнээр үнэлвэл бас хэдэн хувь болж өсгөө, хэд дахин нэмэгдэхгүй гэдгийг тодорхой болж. Гэтэл энэний түрээсийн үн бол 8,000 төгрөг. За манай урт цагаан гэдэг одоо алдартай гудамжийн худалдааны төв. Энэ байгууллагын үнэлэмж бол үнэлгээ балансын үн одоо хэдэн зуун сая төгрөг. За энийг бол бид нэр 5,000 төгрөг, 6,000 төгрөгөөр түрээсэлдэг нийслэл. Цаашаа дамжуулаад 300,000, 400,000 төгрөгөөр түрээсэлж байгаа. Энэ мэтээр яваад байгаа учраас ерөөсөө энэ барилга байгууламжуудаас эхлээд за тэгээд нийтийн эзэмшлийн зам талбай, бүр заашлахын бол цэцэрлэг түрээлэн, Монгол наадмын зохицлоор гэдэг энэ газруудаа хүртэл үнэлээд нийтийн барилга байгууламж зам талбайгаа хүртэл үнэлжээж хот өөрөө үйл хөдлөх хөрөнгийнхаа үнийг одоо бас үнэлэмжийг дээшлүүлнэ гэж. За тэгээд мэдээж тэрийг дагаад бол одоо баялаг бүтээгч байгаа юм аж ахуй нэгж иргэдийн үйл хөдлөх хөрөнгө өсөх ёстой. Хамгийн гол нь энийг бид нэр хийх гол зорилго бол ерөөсөө хот одоо зах зээлийн зарчим руу шилжих ёстой гэж. Баахан өмчүүд, үхэн хөрөнгүүд байдаг, баахан сургууль цэцэрлэг, за эмнэлгийн барилга байгууламж 169 хороо болгон одоо байртай өрхийн эмнэлгийн барилга гээд байж байна. Хорооны зохицлуур гээд байдаг. Ямар ч үн цэн байхгүй, үнэлэмж байхгүй, баахан урсгал зардал гаргаад гарах ёстой юм шиг юм тогтмол зардал тавьчаад яваад байдаг. Тэрийг нөхдөг тийм одоо эрүүл тогтолцоо байхгүй. Дандаа татврын мөнгөөр урсгал зардал явуулдаг учраас энэ дээр илүү анхаарч ажиллая гэж. За энэнийг хийхин тулд яах ёстой гэхээр тогтолцоо эрүүл байх ёстой. Нэг дарга ирээд сонгуулийн 4 жилийн хугацаанд нэг одоо бодлого гаргадаг юм уу, шийдвэр гаргадаг. Тэр нь хэрэгждэггүй алга болдог. Нөгөө засаглалын тогтолцоонд байдаггүй юм учраас Улаанбаатар хотын эзэмшлийн энэ аж ахуй нэгжүүдэд засаглалын хувьд бол эрүүл байлгаж хараа тус байлгаж гэж. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт менежментийн компанийн үйл ажиллагааг зөв явуулахын тулд жишээ нь туузын 9 гишүүнээс 7-ыг бид нэр банк, санхүү, хөрөнгөний зах зээл, аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс оруулаад ингээд бүрдүүлээд явж байгаа. За яг энэний дараагийн панел дээр бол энийг бүр нарийн тоончтой байна. Миний дараагийн шилжиж орох гэсэн асуулт бол ялангуяа энэ иргэдийн үйл хөдлөх хөрөнгийн үнс нь өөрөө доктортой ингэж одоо байж за улмаар бол өсчиж энэ одоо зөвхөн хотын гэлтгүү энэ улсын том эдийн засгийн эргэлтэнд орж иж тодорхой үнсийг бий болгоно. Энэний гол энэ үнсийг нь одоо сүүлийн үед унаад байгаа. Одоо бол 5 хөрөгтэй өгөөтэй байна гэж ярьж байна. Энэ дээр унаатайгаа гол зүйл нь энэ өөрөө таны дөрөв хэлдэг газар зохион байгуулалт тийм ээ. Улаанбаатар хот айгүй гой уул хараад байр авчдаг. Урд нь байшин бариад нөгөө үнсийг нэг дахин унцдаг тийм ээ. Тэгэхээр энэ төлөвлөлтийн асуудал ингээд байгаад байгаа юм байна гэх. Тэгэхээр хот маань өөрөө ингээд энэ Скватрентлбага тойрж амьдардаг ийм хот болцсныг бол хэдүүлээ одоо нуух юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хотын төвлөрлийг өөрийг нь сааруулах, за улмаар шин төлөвлөгдөж байгаа ийм одоо дагвар хотуудын асуудлууд яригадад удаж байгаа. Энэ асуудлууд дээр хот маань одоо яг энэ үнцэнтэй үйл хөдлөх хөрөнгө, за иргэдийн төрсмаа, за дээрээс нь бизнесийн одоо кластерууд бий болгох ч гэдэг юм уу, төрөлжүүлэх, эсвэл одоо аяг жуулч чөлөөт бүс гэдэг юм уу, яг энэ бодлого дээр таас товчхон одоо энэ үйл хөдлөх хөрөнгөний зах зээл болон шин төлөвлөлтөд холбогдуулаад дагвар хотын асуудалтай холбогдуулаад байна. За нэгдүгээр нь зөвхөн шин төлөвлөлтөд холбогдуулаад ярихаас өмнө бид нар саяны тэр үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийн одоо үнэлэмж яагаад буураад байна, үн яагаад буураад байна. Энэний цаана ерөөсөө хотын эдийн засгийн чадамж байдаг. Хот өөрөө эдийн засгийн чадамжгүй байна. Тэрний цаана гол шалтгаан бол ажил үйлдэл орлогогүй байдал. А тэрний цаатлын шалтгаан бол ерөөсөө хот төлөвлөлт. Хот өөрөө эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Төлөвлөлтөө сайн хийх ёстой. А тэгээд тэр хэмжээгээр энэ аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэдэг юм үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжүүлэх, за бусад одоо салбаруудад хөгжүүлэх замаар ажлын байр, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх тусам зах зээлийн үн одоо нэмэгдэхийн боломжтой гэдэг бүгдээр л мэдж байгаа. Гэтэ энэний бас одоо гол үндэс түрүү ярьдаг газар зохион байгуулалтын асуудал. За төлөвлөлтийг бид нар ингээд нэг хэдэн 2-3 цахилгаан станц дагаад ингээд энэ хүндий
дотор бол ингээд төвлөрсөн. Эхнээсээ төлөвлөлт зохион байгуулалт нь өөрөө их тийм тодорхой болсон. Ялангуяа сүүлийн одоо 29-30 жил нөгөө социализмаас арчлал руу шилжлээ гэдэг энэ зах зээлийн зарчим тогтцоо руу шилжсэн цагаас хойш бол бодлого гэж юм байсан бол тэр алдагдсан. Болсон хүчний чадвар байхгүй болсон. Мэргэжлийн судалгаа тооцоо хийдэг эрдэм шинжилгээ за одоо тэгээд дэвшилтэт технологи гэдэг юм уу эерэг сөрөг үр дагавар сул талуудаа тооцсон гадаад дотоод хүчин зүйлүүдээр маш нарийн төлөвлөсөн ийм төлөвлөлт байхгүй явж ирсэн учраас одоо нэг дор ингэж шавцсан дэд үтсэн чүүлцээг болсон. Одоо энэ хэлбэрээр явах юм бол 2025 он ихэд манай Улаанбаатарын одоо эрчим хүчний их үүсвэр, дулааны их үүсвэрүүд хөлцөхгүй байх юм эсрэл рүү орж байгаа. Тэгэхээр энийг бид нэр яаж шийдвэрлэх ёстой гэхээр хот төлөвлөлтөө маш одоо зөв сайн хийх тал дээр анхаарч тэгээ нөгөө дагуулгуудыг байгуулах. Дээрээс нь одоо шинэ хотнуудаа байгуулах. Хотын шинэ дүүдээ байгуулах. Баян оршин сэлбэдийн төв. За ROCT гэж байж байгаа. Цаашаа одоо налаа багнууд бахангаа гэдэг дагуулгуудаа аслагдсан дүүргүүдэд хөгжүүлэх замаар энэ хотын төвлөрлийг бууруулах, багасгах. За тэгээд одоо бас нөгөө үйлдвэрлэл үйлчлэгээний байгууллагуудад хөгжүүлж хөгжүүлэх. Ангхийн тулд их зүүн орчин маш чухал. Татварын бодлого их зөв байх ёстой. Төрийн тогтолцоо нь өөрөө доктортой байх ёстой. Засаглал нь өөрөө урт хугацаанд доктортой, ойлгомжтой, сайн ч байсан, муу ч байсан их зөв байж ээж хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж иргэд өөрсдөө ажлыг төлөвлөн 5 жилийн дараа ямар ашиг орлоготой ажиллах юм. 5 жилийн дараа жишээ нь одоо багнуурлуу нүгэд очлоо гэдэг тэнд ямар давуу тал бий болох гэдэг юм уу. Энийг маш сайн тодорхой болгох юм шиг айлшгүй шаардлага. Инхийн тулд бид нар бас нэлээд тодорхой ажлуудыг хийгээд явж байгаа. 2020 онд 40 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулаад дууссан. Энэ дээр бол хот бол үндсэндээ 16 жижиг дагуул хот тосготтой байна. Тэр нь саяны хэлдэг үдэ аж ахуй, ээлж өслөл, тээвэр логистик, за одоо үйлдвэрлэл үйлчилгээ бусад одоо чиглэлийг гэдэг одоо технологи үйлдвэрлэгч гэдэг юм. За энэс гадна 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх эдийн зорилтын нэлээд томоохон шалгуур үзүүлэлтүүдэд тавьж тавьж. Хүн амын эрүүл мэндийн хувьд ямар байх вэ? Боловсролын хувьд Улаанбаатарын иргэн залуучууд ямар төвшөнд хүрсэн байх ёстой. Өөрсдөө хүний хөгжлийн хувьд хот ямар бодлого барьж явах ёстой. Гэх мэтийн ийм одоо Улаанбаатар хотын гранд стратеги гэж хэлж байна. За Улаанбаатар хотын гранд стратеги гэдэг юм одоо урт хугацааны зорилт юу вэ гэх юм бол ерөөсөө хот бидний хот гэж байна. Магадгүй сонь сонсогч гэж магадгүй. Хот гэдэг үг өөрөө ерөөсөө бидний юу хийхийг заагаад өгсөн гэж бодож байгаа. Энэ нотог агуулга. Тэгэхээр бидний гол одоо стратеги юу вэ гэхээр ерөөсөө хүн төвтэй бодлого гэж хүнийхээ хөгжилд анхаарч хүнээ хөгжүүлэх. Тэр дотроо бол төрийн албан хаагчид хариуцлагатай чадвартай байх. Дээрээс нь иргэдэн эрүүл боловсролтой байгаа зогсохгүй нөгөө чадвартай байх асуудал бол өдөр тутам байх ёстой. Орчин төвтэй шийдэл гэдэг. Гараад алхахад дандаа эрсдэл байна, асуудал байна. Гэхдээ энэ бүхэн бас одоо өөрчлөгдөж шинжлэж байгаа гол одоо бас төлөвлөлтүүд ажлууд хийгдээд явж байна. Төлөвлөлт төвтэй хөгжил гэдэг энэ бол Улаанбаатар хотын хэдийн зорилт алсын хараа гэдэг юм уу бидний ерөөсөө өдөр тутам төлөвлөж ажиллах ёстой ажлууд гэж харагдаж байна. Таны одоо саяны ярьж байгаа юмнууд бол яг хотын энэ аж ахуйг өдөртөж байгаа CEO тийм ээ одоо хотын даргын хуваар иргэд рүүгээ хандсан ч юм энэ хотын одоо зохион байгуулалтын энэ ажлын тухай тэр өнцгөөс яригдчихэ л да. Би бас танд асуулт одоо яг цэвэр иргэний хувьас ингээд бэлтгэсэн нэлээ хоошоо асуух гэжсэн ингээд яриа ингэж явж байгаа учраас асууя. Би жишээлбэл одоо гадаадын хүнийг Улаанбаатар хотод оруулахдаа welcome to Улаанбаатар тий миний хот ийм гэж яг юуг нь хэлэх вэ гэдгийг тараад зөвлөж яа. Дээрээс нь ер нь манай Улаанбаатарын ялгарл identity яг юу юм бэ? Дэлхийн бүх хотууд өөрсдийн гэсэн юм том identity бий болгож тэрийгэ тойрч ингэж тэрэндээ хотын өөрийн хөгжлийн стратеги ингэж байж байгаа. Тэ одоо жишээл соёлын өвөө одоо үлдээж байгаад одоо юу гэдгийг хуучин төвөө байлгаж байгаад тэгээд бүр энэ шилэн байшингуудад тусад нь барьдаг ч юм уу Москва, Париж тэр бүгдээрээ л ийм жишгээр явж байна. Ингээ өөрсдийн яг тэр identity гаргаж ирчээд тэрүүгээрээ бүх дэлхийг ингэж хот руугаа урьдаг ийм нийтлэг жишээ байна л да. Тэгээ манай Улаанбаатар хотын яг identity би найзаагийн өрөөл ирээд ийм үүс гэж яг ямар спортыг хэлэх вэ? Эсвэл одоо яг юу хэлэх вэ? Та надад тэрэн дээр нэг зүйл гэж. За энэ бол бас их тийм хэрцэн гоо асуудал. Яг зүгээр би өмнө бас нэлээд
нарийн талаас нь бодож байгаа юм байна. Гэхдээ яг бидний онцлог юу гэдээ харахаар бид нар бол Парис шиг гэдэг юм уу одоо Парисын замхаг тарихын сүнж гэдэг юм уу лүүрийн үзий гэдэг явахгүй тэрийгээр өрсөлдөхгүй те. За одоо Иран шиг одоо өрсөлдөх тийм боломж байхгүй. Хэдэн зуун жилийн ийм одоо иргэсэн хоцсон хотуудтай бол бид нар тэр талаараа өрсөлдөх юм бол бид нар бас хязгаарлагдах боломж. Биднэрт ямар боломж байна? Юугаараа бид нар илүү тийм өөрсдийнхөө хүн цэнийг тодорхойлох юм, бусдын сонирхлыг татдахын, өөрсдийнхөө одоо үнэлэмжийг бий болгож гэдэг юм өөрсдөө тодорхойлж гадныхныг үрж явахын ерөөсөө аялал жуулчлалын салбар тэр дундаа бид нар бас онцлог байна. Сонгодог онцлог гэж хэлж байна шүү дээ. 800-ны түүхтэй улсын одоо өөрийнх нь identity юу юм бэ гэхээр биднэрт бол тийм баялаг түүх байна. Манай өвдөц одоо за эзэн Чингис хааны гэдэг юм уу хаад ноёдуудын олон сайхан одоо юм дэлхийг эзэлж ийсэн бахархам түүх гэл ингээд байдаг. За олон талаас нь ярих юм бол сайн муу зөндөө асуудлууд биднэрт байгаа. Гэхдээ биднэрт ерөөсөө гол онцлог юу вэ гэхээр миний зүгээр одоо харж байгаагаар төлөвлөж байгаа энэ хот өөрийн ямар хөгжөлтэй байх ёстой юм бэ гэхээр энэ дэлхийд ганц Монгол соёл гэдэг нүүдэлчин ард түмний өг соёл уламжлал ёс заншил гэдгээрээ бид нар энийгээ илүү давуу тал болгоод орчин үеийн одоо хотцсон нүүдэлчдийн одоо амьдрал хот гэдэгтэйгээ холбож өгөх юм бол энэ бидний давуу тал болно гэж бодож байгаа. Жишээ нь яагаад бид нар одоо ингээд хотыгоо төвд сайхан шилэн барилгууд, өндөр барилга байшингууд барьсан мөртлөө дахиад одоо шинэ хэсгийн тийшээж гэдэг юм уу зүүн тийш онхор налаа Багнуур Багангааж гэдэг юм уу яагаад тэнд жинхэнэ үндэсний Монгол тосхон Монгол дүүрэг байж болохгүй. Одоо бол ингээ холилдчиход байна шүү дээ. Гэр орол гэхээр бид нар байшинтай гэртээ тэгээд яг Монгол соёл гээд тусад нь хүнд бүр ингээд нүдэнд нь те хоногшиж сэтгэлд нь буудлыг харуулах юмыг хоттойгоо хослуулах тийм боломж байна уу байна. Бид нарт асар их боломж байна, асар их давуу тал байна. Энийгээ бид нар ялгаад яагаад одоо жишээ тэр хотуудаа гэр холоогроод гээд Монгол соёлыг нүүдэлчин хотцсон Монгол одоо те орчин үеийн Улаанбаатар хотыг үзэж хараад хажууд нь хотцсон нүүдэлчдийн амьдралыг нэг хол явахгүйгээр үзээд явах юм бол энэ бидний давуу тал болно. Бүхэл бүтэн юм дүүрэг байх нэ гэж ойлгож болох одоо маш тэр зөвхөн амьдрахын тулд биш тийм ээ одоо яг энэ орчин үеийн бүх ая тухайг нь бий болгоцсон. Тэгээд тэр нүүдэлчдийн соёлын тодорхой аттракционуудтай ийм бүхэл бүтэн дүүрэг бий болох боломжтой. Тэр боломжтой байна. Тэр талаар бас төлөвлөлөө боловсруулаад явж байгаа юм байгаа ч гэж хэлж байна. Жишээ нь яагаад одоо гэр том моол гэдэг юм уу дандаа Монгол одоо үндэсний бүтээгдэхүүн за соёл ёс заншлыг харуулсан тийм үйлчлэгээний одоо моолч гэж ярьдаг, хултааны төвч гэж ярьдаг байж болдоггүй. Сургууль цэцэрлэг нь гэр цэцэрлэг, сургууль нь гэр сургууль гэхдээ одоо орчин үеийн хийж хуучны одоо бас уламжлалаа хадгалсан за эмнэлэг сургууль цагдаа гэсэн байр хүртэл одоо тийм байх боломжтой шүү дээ. Тэр бол бидний өөрсдийн онцлог давуу тал болох боломжтой гэж байгаа. Энийгээрээ бид нар аялал жуулчлалыг татах тийм боломж байна гэж. Энд одоо орчин үеийн хотонч бидэгдэхгүй нүүлчинч бидэгдэхгүй юм одоо соёлыг холилдсон яваад шүү дээ манайх чи бүх өнгөрсөн одоо ирээдүг ингээд болцсон. Тэгвэл энийг ялгыг гэж байна. Тэгээд энэ газар чөлөөлөлтөд хийхдээ энэ хуучин газруудаа чөлөөлөөд бас ногоон байгууламж одоо цэцэрлэгт хүрээлэн гэдэг юм уу газар зохион байгуулалтын дахиж хийгээд энд амьдарч байгаа иргэдэд тийш нь нүүлгээд гал түлхэхгүйгээр за үнэхээр одоо өшөө сонирхолтой болгоёг бол манай ч одоо хамгийн олон үндэстэн ястан одоо улсуудын нэг бүрээ торгууд одоо газар за хөрсгөлийн одоо цаатан гэх юм бол энэ олон төрлийн одоо соёлын элементүүдийг оруулж ирээд өнөөдөр Улаанбаатар хотод тийм ерөөсөө байхгүй шүү дээ. Урц байж болж байна. Энэ үндэстэн ястнуудын онцлогийг харуулсан ийм хотхон тосхон байхад бол энэ тэр чигээрээ бидний бас одоо ялгарх юм. Бидний ялгарл бол нүүдэлчдийн нийслэл гэдэг одоо энэ ялгарлуугаар явах ёстой гэдэг санааг төвшүүлж. Нүүдэлчд яаж одоо иргэншил соёлж байна? Яаж тэрийг ахуй соёл түүх боломжтойгоо хадгалж чадж байгаа гэдгээл бид нар илүү давуу тал болох ёстой. Би яг энэ нөгөө зовлон нэг удаа үзсэн байхгүй. 2015 онд бид нар Малайзийн Кota Kinabalu хотод очоод дэлхийн одоо GCI гэж олуулсан юм байна гэдэг тийм. Тэрний 4-5 мянган залуучуудыг Welcome to Ulaanbaatar гэж ураад 2017 онд бид нар
зохион байгуулжсэн одоо нийслэлийнх нь санаж байгаа нэлээд том арга хэмжээ 7 хоногийн турш 4,000 гадны зочин яг тэр өдрүүдэд ирсэн. Улаанбаатар хотын төсөвт яг 7 хоногийн дотор бидний одоо гаргаад сүүл тооцож танилцуулж ирсэн 10 сая долларыг үйлчлэгээний салбарт үлдээжсэн. Тэгэхээр энэ нь өөрөө аялал жуулчлал нь одоо чөлөөт аялал жуулчлал тийм ээ одоо энэ түүх соёлын аялал жуулчлал байгаль одоо үзэх энэ төр гэсэн чөлөөт аялал жуулчлалаас илүү сүүлийн үед бас MICE буюу одоо энэ ажил хэргийн аялал жуулчлал гэдэг ийм зүйл маш их одоо хүчтэй хөгжиж байна л да. Одоо MICE-ийн хэрэгэлт одоо дэлхийн нийтэд зогсолт үүсэж байна. За хамгийн бидэнд таатаа гарч ирж байгаа юм нь далайн эргийн хотуудыг байнга тойрч хийдэг байсан бол одоо үүдээд нөгөө MICE ч бас шинэ дистанс үзэх ёстой шүү дээ. Тэгэхээр илүү нөгөө mainland энэ их газар руугаа ингэж төвлөрж байгаа ийм дүр зураг сүүлийн одоо энэ 3-4 жил зогсолтгүй гарч ирж байгаа юм статистик гэж. Тэгэхээр Улаанбаатар хот магадгүй одоо олон улсын компаниудын тийм ээ банк, санхүү, янз бүрийн хувийн хвшил байгууллага одоо энэ дистрибьютор болсон компаниудын хурал семинаруудыг зохион байгуулахаас ахуулаад улс өөрөө одоо маш олон арга хэмжээг хост хийж ингэж хийх юм боломж буюу MICE-ийн жуулчин өөрөө энгийн жуулчнаас 3-4 дахин их мөнгө зарцуулдаг нөгөө байгууллагын төлдөг учраас ийм дүр зураг байгаа. Гэтэл манай хот чинь яг нэг ч экспо центр хот шүү дээ. Та хөлийн зөвшөөрнө тийм ээ одоо бид нар жишээлбэл нэг 2-3 мянган хүний арга хэмжээ гэвэл одоо спортын орднор бол явах өөр сонголт байхгүй байхгүй. Бид олон улсын жишгтээ мультифункшнл шоуч хийдэг одоо NBA-ээр тоглолтоож үзүүлчихдэг тийм ээ. Lady Gaga-ээр дуулцдаг, эсвэл одоо хурлаа хийдэг, эсвэл дэлхийн алдартай хүмүүс ирээд лекц уншичдаг ийм мультифункшнл экспо центртэй болох уу? Хотод ийм төлөвлөгөө байгаа юу? Байдаг байх гэж найдаж байна. Байгаа бол бид нар хизээ туу цаашлах вэ гэдэг ийм асуулт гэсэн. За энэ бол биднэрт зайлшгүй байх ёстой ийм одоо байгууламж. Одоо бид нар чинь бүхэл бүтэн улс нийслэл үндсэндээ одоо яг саяны өөрөө чиглэлдгээр энэ буян тухайн спорт цогцлоос өөр том байгууламж байхгүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг зориултын одоо ажил хэргийн тэр аялал жуулчлалыг бий болгох боломж манайд бий. Манайх бол өөрөө энэ Төв Азийн бас энэ бүс нутгийнхаа олон зүйлүүдийн зангилаа хаа болох боломж. Зам тээвэр, ачаа тээврийн том хаа бол агарын болон тэр газрын замын тээврийг аялал жуулчлалын одоо бас томоохон үчигчлэн бодлоо за тэгээд аялал жуулчлалын том одоо төв боломж тэгээд одоо санхүүгийн хаа санхүүгийн ялангуяа сүүлийн үед одоо өрнөд байгаа энэ мэдээлэл технологи дээр суурилсан санхүүгийн хэрэгслүүд байж байна. Манай залуучуудын өөрсдийнх нь чадамж, хөвгнийх нь чадамж өндөртэй хүмүүс, өөрсдийнх нь IQ сайтай хүмүүс. Тэгээд яг бие даагаад явахаараа олон зүйлүүд дээр чадамж нь хэдэгдээд өгдөг хараад байдаг. Олон салбарт бол асар өндөр чадвартай нэршилтэн бэлтгэгдээ өөрөө өөрсдийгөө хөгжүүлээд яваад байдаг мөртлөө бид нар баг болж ажиллах тал дээр илүү анхаарал явах юм бол энэ талын одоо бүх салбаруудыг хөгжүүлэх гол цэг нь байж болж байна. Хүнсний одоо онцлог гэдэг дэлхийд даяар бий болж байна. Тэр хэрээрээ хүнсний одоо үн нэмэгдэж байна тийм. Аюулгүй байдал өндөгдөж байна. Гэтэл энэ дээр бид нар хөдөө аж ахуй түршгэлсэн хүнсний томоохон одоо ийм үйлчилгээ гадагшаа экспортж чиглэсэн ийм одоо төв бий болж байна. Тэр бүхний агарын болон газрын тээвэр, ачаа тээвэр, зам тээврийн том хаа болж байна. Энэ дээр авчиж одоо Европыг нь авчиж Аз руу дараагаад Азийг нь авчиж Европ бүр цаашлах юм бол Дунд Аз хүртэл явуулах юм боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдээ ашиглахын тулд бидэрт бас нэг тодорхой хэмжээний зайлшгүй байх ёстой, суурь дэвсэлцүү байх ёстой. Тэр нь юу вэ гэхээр саяны яриад байгаа энэ одоо гадныхныг авч ирэхэд ямар нэгэн одоо эрсдэл байдагтай томоохон арга хэмжээ зохион байгуул. Бид нар хүн ам цөөртэй байж болно. Гэхдээ энэ хоёр одоо талд байж байгаа. Дэлхийн хүн амын 25-6%-ийг эзэлж байгаа энэ хоёр том одоо хүн зах зээл гэдгээр давуу талд болгож ашиглахын тулд бидэрт бас шаардлагатай энэ зүйл байх ёстой. Хот энийгээ төлөвлөх одоо ажилдаа ороод явж байгаа. Тэгэхээр манад одоо төв зэмлэлт хүрээлэн хүн багтгаа болсон. Тэгээ одоо шинэ төв зэмлэлт хүрээлэнгээ барих ажил руу орж байгаа. Гэхдээ ганц том зэмлэлт барьчих юм бол улирлаасаа хамаарал ашигладаг. Зардлгээд олон асуудал бий. Тэрийгээ бид нэр энэ конвеншн центртэйгээ худалдаа үйлчлэгээний төвдөг за үйл зүйнгүй ашиглах юм одоо олон талт үйлдэл үхий энэ төв болох боломж
байна уугүй гэдэг талаас нь харж байгаа. Тэгээ зөвхөн студио гэдэг нэг зуны наадмаар 3 хоног ашиглаж хайчдаг биш. Өвөл зөнгөө тэнд үжигчлэн худалдаа болж байдаг. Аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдж байдаг. Гадна дотны одоо худалдаа эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байдаг. Өөр цаашлуул өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх ажлууд одоо орох бүх ажлууд өвөл зөнгөө явж байдаг ийм зураг төслөн гараад явж байгаа. Энэ дээр одоо ямар одоо тийм сонголтууд байж болох уу гэж байрлал та хаана гэж. Байрал хоёр байрал ярьж байгаа. Нэг нь одоо Яармаг одоо байгаа хуучин одоо нисхийн спорт цогцлогын цаахан талд, нөгөөх нь Хүүд олоо удагт. Энэ хоёрын алинд нь байж болох уу? Бүр алсаа бодвол Хүүд олоо удагт 30 жилийн дараа хавш. Эргэн тойрны бүх газар нь маш их үнцэнтэй болно шүү дээ, тийм ээ. Тэгэн Зочид буудлууд, одоо ресторан, хоол ундны газар, хостел. Тэгээ эргэн тойрны газар нь үнцэнд орон тэр хэмжээгээр бас дэд үтсээ хөгжүүлэх юм боломжинд бүрдэн. Цаашлах юм бол хотын төв төвлөрсөн олон одоо эмх замбраадгүй, замбраагүй зах худалдааны төвөдөө хүртэл тэр аваар нь орчин үеийн одоо байгууламж бүхий шийдлээр нь төвлөрүүлэх юм ажлуудаа хийчихийн талаас нь асуудлуудыг нэлээд хараад ингээд зураг төсөл дээр ажиллаад байна. Хэдэн он гэхэд одоо орох уу? Болж игэл их хавар эхлүүлэхээр ажиллаж байгаа. Зураг төслийн эхний хувилбар гарсан. Үнэхээр орчин үеийн шийдэлтэй. Орчин үеийн шийдэлтэй. Гэхдээ тийм үхмэл одоо зүгээр зардал соддог тийм газар биш, амьд соёл боловсрол урлаг одоо юу гэдэг бүх юм тэнд буцалж явах хэмжээний одоо талаас аюу байна. Гэхдээ энэ дээр бол бид нар нээлттэй бас аж ахуйн нэгжээс санал авах гэж эхний санаагаа гаргаж байна. За дээрээс нь яг үргэлжлүүлээд бас ярихад тавар хэлж ийн одоо техник технологи гэдэг маань залуучууд зөндөө явж байгаа. Өнөөдөр энэ форум дээр ч гэсэн ер нь энэ сүүлийн үеийн Улаанбаатар хотод болж байгаа залуучуудын за дээрээс нь одоо энэ ажил хэргийн форумууд дээр маш их хэрэгж байгаа юм. Энэ шин цагийн бизнес тийм ээ, entrepreneur одоо бизнес сэтгэлгээ, стартап бизнесүүд, технологийн бизнесүүд гэдэг ийм зүйлс маш их хэрэгж. Улаанбаатар одоо өөрөө энэ хавар баха тийм ээ, залуусын хот гэдэг аль биесээр ер нь бол стейтмент хийсэн. За энэ манай хүн амын демографиктэй ч гэсэн харьцуулахад бол бас маргаан байхгүй тийм л да. 1 сая миллионоос 4-500 Gen-Z-тэй 500-600 мянган одоо X-үүдтэй 200 гаруй мянган настай үнэтэй ийм одоо улс бол яалч байхгүй улсаараа залуучууд юусан. Залуучуудын шин тутам сонирхож байгаа бизнес, ажлын байр хөгжиж байгаа юм өөрсдөө бий болгоод яваад байгаа хөрөнгө оруулалт гаднад туслаад одоо бүр Монголын том татварлагч компаниудыг одоо нэгдүгээр генерашны бизнесмэнүүдийг өөрсдөө татаад оруулаад хөрөнгө оруулалт хийлгээ явж шít. Одоо бол гаднаас мөнгө босгохээс илүү дотооддоо маш их санал тавьдаг болсон байна. Дахиад нэг юм асууж. Бид нар захиурын үнэтэй болох уу? Ягаад гэвэл энэ маргаан байхгүй залуучууд байна. Тэгээ маяг чи технологийн бизнес чи өөрөө одоо энэ уул уурхай тийм ээ хөдөө аж ахуй дээр сөрс экспортын хоёр гол стратеги юм. Тэрэн дээр нэмэх нь өнөөдөр яг энэний дараа одоо манай даашках ирсэн байж тий. Хуу креатив индастри гэж ярьдаг энэ бүтээлч салбар. Дээрээс нь энэ технологийн салбар одоо энэ гадагшаа гарцсан зөндөө олон компаниуд сая ингээд мөнгө босгоол ирлээ гэж тий. Яг эднийг би энэ орчныг энд хөгжих тэр инкубаторд авах энэ хабыг одоо бий болгож өгөөд эргэн тойронд амьдрах орчныг бүрдүүлээд ийм залуусын дэд хороолол, дэд хот эсвэл одоо захиурын хөндөй гэдэг ийм одоо зүйл бидэнд бас төлөвлөгөөнд байгаа юм. Манай хотын иргэдийн 65% залуучууд байна. 65% 34-5 наснаас доош залуучууд. Хүн амын 46% нь эрчүүд байна. За үлдсэн нь бол одоо 54% нь эмэгтэйчүүд. За тэгээд харьцуулаад ингээд харахаар бол яг саяны хэлдэг залуучуудын хот насаараа бүтцээр за улсын ч болоо залуу. Тэр яалтчгүй энэ хотыг хөгжүүлэх, энэ улсыг хөгжүүлэх ойрын болон эцсийн зорилтуудаа бид нэр залуучуудын ирээдүйд хөрөнгө оруулах боломжийг нээж өгөх тал дээр анхаарахгүйгээр улс орны ирээдүйн ярь нөхцөлийн бодлого ярих юм боломж байхгүй. Энэ бол хийх ёстой ажил. Бид нар тасрах давуу тал байна гэж дүгнэлсэн. Тэр давуу талуудаа ашиглах боломжийг нээж өгөх ёстой. Тэр боломжийг юунаас эхлэх вүгээр
хэрвээ бас одоо та бүхэн мэдээлэл авч ирсэн бол манай Улаанбаатар хотын захиргааны барилга шинээр энэ яамагт өнгөрсөн жил барьж эхэлсэн. 3 байгууламж бүхий юм газар бий. Одоо зохицолбор. Эхнийх нь үндсэндээ дуусч. Дараагийнх нь Б блок гэдэг. Тэр би бол тэр уг нь бол бүхэлд нь одоо энэ залуучуудын шинжлэх ухааны технологи тэгээд энэ сүүлийн үеийн одоо технологийн шийдлүүдийг ашиглах, хөгжүүлэх, залуучуудын тэр боломжийг нээж өгөх үүднээс тэнд тийм одоо шинжлэх ухааны технологийн төв байгуулъя гэж. Тэгээд тэндээ залуучууд иргэд очоод залуу гэр бүл очоод хүүхдээ өдөр хөндлөлөгчтэй өгчдөг. Цэцэрлэг сургуультай өгчдөг. Өөрсдөө тэндээ одоо өөрсдөө хөгжүүлэх бүх боломжоо ашигладаг. Тэнд нь орчныг бий болгоод өгч юм. Харамсалтай нь бол бас жоохон тодорхой шалтгаануудын улмаас яг тэр бүгдээрээ тийм одоо боломжгүй болсон учраас нэг барилгын тэр чигээр нь биш юм аа гэхэд 50% нь одоо 50000 м² газрыг тогтчуулаад тэр лаборатори одоо технологийн туршилтууд хийдэг ямар боломж байдгийг эхний алхам шүү. Дараа нь цаашаа бол тэр бид нар эхлээд хүмүүсээ яг ингэж зорилготой олсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Одоо асар олон инженер техникийн ажилтнууд бэлтгэгдэж байгаа хэдий ч яг ингээд төвлөрч багаар ажиллах тэр боломжийг бүрдүүлж өгөхгүй байгаад байгаа учраас олон талд тархаа бодохоо явуулдаг байна. Тэгэхээр тэр одоо оюун ухааны төвлөрлийн цэгийг бий болгохын тулд бид нар тэнд эхлээд эрх авраас тэр боломжийг бүрдүүлж өгнө гэж байна. Одоо манай сансар судлалын чиглэлээр ажиллаж байгаа залуучууд нэрдэнд. Тэр залуучуудтай би бас уулзалж байгаа. Тэр чиглэлээр нь бас тэр нэг давхрын чимүүд авч өгч байгаа. Тоног хөрөмжөөр хангаж өгье. Үлдсэн талбайг нь бол яг тэр чиглэл. Тэгээд цаашаа хөгжөөж инхэн одоо сайн ярьдаг тэр захиурын хүндий Улаанбаатарын захиурын хүндий яагаад байж болохгүй гэж биднэрт оюун ухаан одоо бүтээл сэтгэхүй сэтгэлгээ байна. Тэрийг л одоо нэг дор төвлөрүүлэх юм зайлшгүй шаардлага байна. Жишээлбэл хятад бол Шинжи хотоо тийм болгоцсон байж тий. Орос бол өнөөдөр бүх одоо энэ стартап энэ бизнесүүдийг Новосибирск давцраад Академи Городок гэдэг бүр одоо энэ залуучуудын шинэ бизнесүүдийн стартап гэхэр зөвхөн технологи компьютераар суухгүй шүү дээ тийм ээ. Одоо энэгээр ингээд 50 дээр өрөө тавьсан бүтээгдэхүүнүүд бүгдээрээ байж байна. Тэгээ эдгээр нь өөрөө ингээд тэнд одоо лаборатори инкубатор маягаар ороод ажиллаад түрээс янз бүрийн хөнгөлт энэ төр идлээд ингээ явахаараа аяанда тэндээ өөрсдөө амьдраад тэр авийн хуучин байсан үйл хөдлөхүүд өрөнд ороод тэгээд нэмж баригдаж байгаанууд нь тэр залуучуудын худалдаа авах чадвар чадамж тэрэнд нь таарсан. Тэгээд өнгө стил тийм ээ энэ бүх юм нээгээд ингэж үүсмэл хэлбэрээр илүү явж байгаа юм дүр зураг л харагдаад байна л доо. Бид танд нэвтрүүлэг хийж байгаа нэг байна. Энийг би харин амлчээ. Мая компани коммуникац хийдэг та мэддэг. Тэгээ би энэгээр нэвтрүүлэг хийж байна. Тэрнээс тэрийг хотын зүгээс хийж байгаа нэг юм нь бол тэр ахаал нэг том төвийг байгуулж өгөх, тэр менежментийг нээж өгөх тий одоо тодорхой хэмжээний өнгөлтийг үзүүлэх. Бусад нь бол өнөөдөр бизнесийн байгууллагууд нь өөрсдөө. Тэгэхээр хажуу талын түрээсийн байрууд нь өрөөнүүд нь үнд орж байгаа сүүлдээ хорооллууд баригдаад явждаг юм шиг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр дахиад үнцний. Өсө тэр боломжийг л эхлээд нээж өгье. Тэр платформыг одоо тавьж өгье гэж. Тэнд бүгд цуглаг. Тэгээ санаа оноогоос ойлцсон. Нэгнийхээ хийсэн зүйлүүд дээр одоо бас ихтгэл үнэмшлээ улам тэг үнцгэрүүлэх. Хийсэн улам бүлээн зөвшөөрөгдөж дотоод төдөг гадаадад хэрэглэгдэх юм боломж нэгдсэн явж байгаа олон бүтээгдэхүүн одоо технологийн шийдлүүд байна. Тэгээд одоо RCT гэдэг агуулга байгууллагыг гэдэг чинь алстай бол одоо ирэх 4 жилдээ гэдэг юм уу бид нар энэ RCT, MasterCT гэсэн хотуудаа бие дааж хөгжүүлэх ажлыг засгийн газар дөрвөн барьсан. Барилга бот байгуулалтын яамн дээр судалгаа шилжүүлэхийн ажил нь аль хэдийн хийгээд эхэлсэн. Ингээд явж байгаа. Нарийн төлөвлөгөө гаргацсан. Тэгэхээр RCT бол цаашдаа яг энэ захиурын одоо хөндий гэдгээр хөгжих. MasterCT нь бол аялал жуулчлал одоо эдийн засгийн гэдэг юм уу. За цаашлаад нөгөө гомдор бангаад ингээд тойроод ингээд товчхон харах юм бол богдуулаад тойрсон. Гэтэ хот бол бас хамаагүй их задарч болохгүй. Бид нар бүх оюутнуудаа хотоос гаргах хэрэгтэй гэдэг. Энэ бол бүгдийг гаргах юм бол маш буруу шийдэл байна. Энэ хот өөрөө амьгүй хот болж таа. Гацаагүй гарах хэрэгтэй 2-3 сургууль байж болно. Одоо жишээ нь өдөө аж ахуйн сургууль гэдэг юм.
хурлаа хамгаалах хууль их сургуулийн их сургууль, техникийн их сургууль, техникийн сургууль жишээн дээр ариун зүйтэй хөрөнгөж болно гэдэг юм уу, өдөө аж ахуйн дархан болно гэж гэдэг юм уу те. Бүх оюутнуудыг Улаанбаатар хотод байгаа 180 мянган оюутныг нэг дор аваач хашна гэх юм бол энэ хот төр чигээрээ одоо эдийн засгийг эргэлдэхгүй тийм одоо идэхгүй хот болж таар учраас энэ хот төлөвлөлтөө бид нэр их зөв тэр нэг 50 км-ийн ариатаас дотор гэж төлөвлөж байгаа замын бүтээц. За ус хангамж, эрчим хүч, ирээдүйн одоо байгаль орчинтой холбоотой сүрүүн үр дагаврууд. Тэгэхээр ялангуяа манайх шиг юм цөөхөн хүн амтаа тусын жижиг хот бол хамаагүй их тийм хавцгаа байх бол нэг тийм үр дүнтэй зөв шийдэл гэж харахгүй байна. За таны хийж байгаа ажлын тухай асуулт. Яг хот гэдэг чинь хамтарч амьдрах, зэрэгцээ орших, нэрийг одоо хүндлэх тийм ээ. Энэ ер нь бол үндсэн дүрмэн тэр шүү дээ тий. Одоо тэгээд магадгүй зүгээр би энэ миний хувийн бодол таныг яг энэ хотын стандарт гэж зүйлийг яг аль биесээр энэ үг нэр томьёогоор хэрэгжилж одоо хэрэгжүүлж хэвшүүлэх гэж ингэж ярьж эхэлсэн юм анхны хотын дарга юм болов уу гэж бодож байгаа. Яг гэвэл бидний одоо очих дуртай очиод багтдаг. Тэгээ очсон яг дагаж мөрдөөд хогооч яждаггүй яваад идэг тэр бүх хотод бол ердөөж тийм одоо ухраас биш тэнд бол хатууд ийж урам одоо хууль сахиулах тийм ээ дүрм журм үйлчилж байгаа стандарт үйлчилж байгаа учраас л тийм соёл бий болсон байна л да. Тэгээд тэр нь өөрсдийн онцлогоосоо ч болсон байна. Ерөөсөө тогтоогоод журмлаад ингэ явцсан одоо жишээ Сингапур гэдэг чинь бол их гоё мөртлөө айгүй хатууд өрмөдтэй шүү дээ. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын стандарт нэг хот нэг стандарт гэдэг форум болсон. Улаанбаатар хотыг стандарттай хот болгоно гэж ингэж зарлж эхэлсэн. Түүнээс хойш бол мэдгэдэггүйц маш их гадуур явж ажиллаж байгаа. Бүр явуулын оффист хүртэл болцсон. Ингээ явж байгаас юм дөрвж медиаар харагдаж байгаа. Ялангуяа таны сошиал медиа бол маш ихтэй болсон мэдээс үү. Түвш интернеттэй холбоотой. Тэгэхээр стандарт гэж одоо таны яг харж байгаа одоо тэр ийм болно. Бид нар ийм хугацаанд Улаанбаатар хотыг ийм болгоно. Тэмдэг зам аргагүй явган одоо олон нийтийн талбайч гэх юм. Энийгээ та нэг товчхон тайлбарлаж өгөөч. Тэгээд анхны одоо стандарт гэж ярьж эхэлж байгаа, хатуу ярьж байгаа энэ хүний үед стандарт тогтоогч хотын дарга стандарт амар сайхан гэдэг ийм нэрийг та одоо зөвх үү? Яаж мөрдүүлэх вэ? Энийг иргэд хэр дэмжиж байгаа вэ? Хэр хэрэгжихгүй стандартууд байгаа вэ? За тэр нэрийг би ихээсээ түрүү энэ хот зүй гэж бодож байгаа. Тэр нь хотын хөгжил, улсын хөгжлийг стандартгүйгээр энэ стандарт гэдэг нэг хэлбүүгээр бид нэр ямар ч одоо өөрчлөлт хийх боломжгүй гэж. Өнөөдөр юм замбраагүй төлөвлөлт, замтаа замгүй, гудамж, устаа усгүй тэг гудамж хороод гэл ингээл явж байгаа юм бол ерөөсөө стандарт гэдэг юм өртөгдөг. Стандарт гэдэг бол угаасаа бүтээн байгуулалтыг бүтсэн. За зарлах юм бол бараа бүтээгдэхүүн бүр ахиулах юм бол төрийн албан хаагчдын хөвчлөлт ажил хэрэгээг үүсгэж явах одоо ажлын байран дээр хэрэглэх үг хэллэг ааш аяг гээд бүх зүйл стандарттай байж нөгөө чанар стандартын үнэлэмж үн цэн гэдэг юм бай тогтдог. Тэргүүгээр бол одоо энэ аж ахуйн нэгжийн айл өрхийн амьдралаас эхлээд энэ улс орны хот тосгоны хөгжлийг бодлого ямар ч боломжгүй гэж үзэж байгаа. Угаасаа ч тэр одоо би хэлсэн хэлээгүй улс орны хөгжингүү хотуудын гол одоо хөгжиж ирсэн баримталж ирсэн бодлого бол энэ зөөлөн хуульч гэж хэлж болно. Хөл чимшиг, үгүй чимшиг, иш чимшиг мөртлөө хүн бүхэн өөрөөсөө тэрийг сайн дураараа дагаж мөрдөхөөс өөр замгүй тэр бичигдээгүй хуулийг бол стандарт гэж нэрлэдэг юм байна гэдэг хэм хэмжүүр стандарт үү. Тэгэхээр энэгүүгээр бол хоцаашаа өгч боломжгүй л гэж. Тийм учраас 20 оноос эхлээд Улаанбаатар хот явган хүний замаас эхлээд энэ гэрэл гэрэлтүүлэг барилга байгууламжийн өн үзэмж за бүр цаашлах юм бол зам дэд бүтэц за тэгээд энэ барилга байгууламжийн хашаа хороо ногоон байгууламж гэдэг хүний өдөр тутмын ажил амьдралын цаг минут секунд тутамтай холбоотой юу вэ? Тэр дундаа яг иргэдийн хүссэн хүлээдэг тэр үйлчлэгээтэй холбоотой ямар л ажил вэ? Алхам тутамдаа стандарт гэдэг үгийг бол бид нэр иргэн аж ахуй нэгж төрийн албан хаагчгүй амны уншлаг гэж ярьдаг шиг болгож байж энэ хот өөрөө зэгцэнтэй орно гэж бодож байна. Хэрвээ бид маш одоо зэгцтэй их зөв төлөвлөлтөө зорилгоо зөв тодорхойлсон
байгаа энэ цагт зөв зохион байгуулалтад ажиллах юм бол энэ хот бол 4-5 жилийн дотор бүрэн стандарттай хот болох, өнгө зүсээ засах, эрсдэлгүй хот байх юм боломж байна гэж харж байна. Тийм учраас одоо манай нийслэлийн 169 орны нийт одоо хэсгийн ахлагч гэдэг юм байна тийм. 1500 одоо нэмэгдээд 2000 гаруй хэсгийн ахлагч. 169 орны хороон засаг дарга нар байна. Дүүргийн засаг дарга нар байна. Нийслэлд нийтдээ 9000 гаруй ажилтан албан хаагч байна. Энэ хүмүүс бол бүгд энэ стандартыг бий болгоход хамгийн дөрвөн гаруй бий оролцож ажиллах хэрэгтэй хүмүүс. Тэгэхээр төрийн албанаас эхэлж байгаа гэсэн үг тийм ээ. Төрийн албанаас эхлэн, хорооноос эхлэн гэж байгаа. Тэгээд стандартыг бий болгосон төрийн албан хаагчдыг урамшуулдаг болж байна. Дандаа тогтмол цалингаар ажил хийсэн ч тогтмол цалин авдаг, хийхгүй хаяад явсан тогтмол цалин авдаг, хийхгүй хийсэн 2 онд ялгаа байхгүй учраас тэр хүмүүст ерөөсөө юу ч үнцэнтэй биш гэдэг ийм ойлголт жишг тогтцсон байна. Энийг өөрчлөхийн тулд ажиллаж чадж байгаа бол амар сайхан урамшууллаа 3 сар удирлынхаа стандартыг чи салбартаа бий бол. Тэрний хажуугаар бол энийг хэрэгжүүлэхийн тулд зүгээр нэг дунд нь ингээд хайчиж болохгүй. Тэр анх удаа Улаанбаатар хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар гэдэг газартай болсон. Тэгээ анхны стандартуудаа гаргаад сая танилцуулж байгаа тэрийг бүх хороон засаг дарга хэсгийн ахлагчид нийгмийн ажилтнаас болуулаад. Тэгээ энэ бол 20 оны 1 сарын 1-ээс эхэлнэ. Бүгдийн тоглоомын талбай ямар байх вэ? За барилгын одоо хашаа яг ямар өндөртэй, ямар өнгө үзэмжтэй. Одоо ингээд гараад харахаар талбаас салбаас урагдсан одоо унсан баахан хашаа ороо байна. Тэрийг хэн ч анзаардаггүй, хэн ч одоо шаардлагатай. Тэгвэл энэ бүхэн зэгцэндээ орно л гэж. Тэгээ автобус ямар байх вэ? Үйлчлэгэн ямар байх вэ? Хараагүйний зам дээр замын тэмдэглэгээ тавьдаг ихтэй болох юм байна шүү дээ. Автобусын суугаад одоо манай байгаа автобусны 1% ч хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй ордог юм иргэд одоо суудаг юм зориултын шат байх байна. 99% байхгүй гэж хэлж байна. Тэгвэл бүх автобуснууд ийм байх хэрэгтэй. Одоо нийтийн дээрийн парк шинжилгээтэй ихтэй бүгдийн ийм байл. Автобусны зогсоолт улаан байх хэрэгтэй. Дотроо бол зөвхөн ийм үйлчлэгээтэй байна. Энэ түүцгээд юмнууд байх юм уу байхгүй юм. Байвал ямар өнгөцөнчтэй байх вэ? Одоо бид нар Солонгос Сөүл газартаар бүх дээвэр нь ногоон байдаг гэдэг юм уу? Яг зөв энэ өнгө үзэмж талаас биш. Энд чинь л өөрөө тэр хотод ямар стандарт мөрдөгдөд байна. Тэрийг дагаад ямар эмгэг цэгц яваад байна гэдгийг хэлээд байгаа байхгүй. Энэ стандартууд батлагдаад яг хэрэгжиж эхлэхээр иргэдэд танилцуулагдах уу? Сурталчлагдах уу? Иргэдэд танилцуулагдана. Аж ахуйн нэгжил хяналт тавьж шаардах хүмүүсүүд нь бол иргэдэд оролцсон шүү дээ. Хянад одоо оролцох хүмүүс нь иргэд өөрсдөө оролцсон. Иргэдөө урамшуулъя гэж. Тэгээд хороо болгонд бол энэ стандартын элч, соёлын элч гэдэг юм бий болгоно гэж. Тэгээд одоо жишээ нь энд манай зарим газрынхан байж байгаа. Ямар зориудын дэрж оролцоорой гэдэг манай стандартын газрынхан бий, замын хөдөлгөөний төлөөлөл зохицуулалтынхан бий. Тэр ихний стандартуудаа гаргаад иргэдэд харааж өгч байгаа. Аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа. Та барилга барьж байгаа бол зөвхөн энэ стандарт. Барилга барихтаа нөгөө зургийн машин орж ирж байгаа бол таны хашаанаас гарч байгаа зургийн машин дугуйгаа угаагаа шавраа цэвэрлээд боломжтой байх хэрэгтэй. Энийг хийж чадвал барилга барь гэж. Зам бид нэр ухтдаг шүү дээ. Явгууны зам барил хийнгээл хотоос зарласан тендерт нэг аж ахуй нэгж ордог. Явгууны замаа ухаа аждаг, ямар ч хамгаалалт хайс Нөгөө шороогоо ногоолоод хайчдаг. Тэгээд зам амьддаг. Явган зорчигч нь төв замаараа алхдаг. Машин дэргэнд дайруулах эрсдэл бий болдог. Харахгүй явж байгаа дотор нь хүүгэж жоод ундаг. Талаар нэг шороо хийж байгаа нэгсэн шиг одоо бүр нэг юм шороо тоос хог ногш болдог. Тэгвэл хэрвээ хотын ажлыг авч хийж байгаа бол ийм хамгаалтын эрсдэлтэй, ийм хашаатай, ийм пуучтай, ийм одоо тэмдэгтэй, ийм зацуулагчтай байх гэж. Тэгвэл одоо тэр ажлаа эхлүүлнэ гэж байна байхгүй. Тэгэхгүй болохоор хотогчдын хэдэн ажилт нүглөө 5 цагаас гараад орой болол цэвэрлээд байдаг. Өдөржингөө цэвэрлсэн талбайг нь ганцхан секундын дотор нэг машин гараад тэр чигээр нь хог ногш боллоо. Ийм газар бидний стандарт яг сайхан мэдээлэл ямар ч боломж байхгүй. Тэр энэ тал дээр бол их хатуу байх хэрэгтэй гэж. Тэгээ иргэд оролцох хэрэгтэй. Тийм л асуудал. За баярлалаа. За миний танаас асууя гэж бодож ирсэн асуултууд бол дууслаа. Ер нь цагтаач яг дуусчих. Би 10-15 минут заалнаас асуулт авах зүгээр саяны ярьсан яриагаад өгнөл хэдүүлээс шахаа шаардсан шүү дээ. Ямар ч Улаанбаатар ойрын хугацаанд жижиг гэлт
Тэгтгүү одоо энэ бүх бидний амьдралд өдөр болгон төв болж байгаа энэ бүх зүйлсийг өөрчлөх стандартыг мөрддөг стандарттай болж байгаа юм байна. Түүнийг мөрдүүлэх юм байна. Тийм учраас иргэний оролцоогүй бол энэ зүйлс бол явдаггүй. Тийм учраас одоо олон нийтэд сайн сурталчилж иргэд одоо тэр төрийн албан агч нар тэр машин шаардлагатай авч зургийг авдаг, одоо барьдаг. Бид нар чинь автомашины дөрөв зөрчиж байгааг бол тийм байдлаар оруулаад одоо бараг хөвшичлээ шүү дээ. Сайн ч үр дүнгүй гэж байгаа гэж байна. Дээрээс нь Улаанбаатар хот бол удахгүй ээлж жуулчдыг нүүдэлчдийн одоо үлгий нийслэл тавтаа морил ирж энд хурлаа хий, ирж энд одоо асуудлаа ярилц, гэрт хуралдаж үүс гэдэг ийм зүйлийг ярих юм байна. Экспорт центртэй болгож өгөөрэй. Залуучууд бол зөвхөн одоо ажил хийхээс гадна маш их одоо entertainment show тийм ээ энэ бүхнийг хийгийг яадаг. Бид нар үнэхээр одоо өнөөдрийг хүртэл спортын ордон за хуучин үйлдвэрийн склад хоёртол юмнуудаа хийсээр ирлээ. Сүүлийн үед хэдийн зочдлуудын айгу одоо танхимд нүүр дахалж байна. Тэгэхээр ийм зүйлтэй болох юм байна. Бишээ залуучуудын анхаарсан одоо тэр технологи, бүтээл салбарын экспо одоо хөгжүүлэхийн чиглэл бол онцгой анхаарч ажиллах юм байна гэж одоо ойлголоо. За баярлалаа. За энэ хоёр асуудал бол хизээ гэдэг бол хүн болгохноос шалтгаална. Би энийг л хэлж байгаа. Ганцхан амар сайхан нэг юм яриад ажил хэрэг болохгүй. Хотын бодлого шийдвэр иргэдийн оролцоо, аж ахуй нэгжийн оролцоогүйгээр энэ хотын хөгжил, соёл, хотын бодлого шийдлийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Тийм учраас иргэддээ шатуу шаардлага тавьж байгаа аж ахуй нэгжлээс нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа дээрээс нь хамтарч ажиллах боломжийг нээж өгч байна. Соёлын төв бол одоо үнэлгээг нь хийнэ. Энэ бол балансын үн, нийслэлийн үндэст байдаг боловч 10 тэрбум төгрөгийн ийм үнэлгээтэй. Өнөөдөр 10 тэрбум төгрөгийн ийм үнэлгээтэй барилга байгууламж хааж байх. Тэгэхээр тэрийг зах зээлийн үнээр гэж үнэлье гэж. Дээрээс нь бид нар энийг хотын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх яа саяны одоо өөрөө чи ярьж байгаа шиг замын төвжирлээ багасгатай холбоотой зам дэвсгэрийн асуудал шиг нийтийн тээврээ хөгжүүлэх. Хот өөрөө чинь хөрөнгөний баталгаа болгож хөрөнгөө босгож тэр нь аж ахуй нэгжүүдтэй харилцан мөр ашигтай хамтарч ажиллах ийм боломжийг бүрдүүлж ийн асууж хийдэг. Тэгээ уртцагаа ингэж байна. Тэнд байгаа бүх бизнесийг байхгүй болгоно гэж юусч. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж нь өөрсдөө хамтраад одоо тэр барилга байгууламж нь мэргэжлийн хэлтийн нүүлд гарцсан. Балансан дээр хэдхэн зуун сая төгрөгийн үнэлгээтэй байж идэг. Тэгээд тэнд бизнесийн одоо үйл ажиллагаа явуулаад байдаг. Орчин тойрон нь бол одоо хөнгө үзмжээс авахулаад барилга байгууламж нь нурж унах шахагдсан. Тэгээд тэрэн дээр ямар ч одоо оролцоо байдаггүй учраас энэ асуудлуудыг одоо бид нар тэр орчныг үн цэнийг бий иргэн тойрны үн цэнийг сая таны хэлдэг тэр барилга байгууламж үн цэнийг бий болгохын тулд тэнд байгаа нийслэлийн өөрийнх нь өнгөтэй үзэмжтэй чанартай стандарттай байх ёстой гэдэг л асуудал гэж байна. Тэгээ энэ бол ойрын хугацаанд хийгдэнэ. Хичээлээс хэтрэхгүй бид нар эхнээсээ манайхан ажиллаад эхэлсэн үндэгээн дөрвөө орцсон ингэ явж байгаа. Уртцаагааны жишээ нь бид нар шинжилнэ. 10-20 давхар байж болно. Одоо байгаа үйл ажиллагаа явуулж байгаа ажил нэгжүүд нь тэр үйл ажиллагаа явуулдагаараа явуулж болно. Тэр хавийн орчин нөхцөлийн бүгдийг одоо шинжилгээ ажиллаулах. Өөрөөр нь энэ бол хот дангаараа хийхгүй, хот ганцаараа хийхгүй аж ахуй нэгжүүдтэй хамтарч замын бөглөл төгжлөө гэдэг. Энэ дээр бас л хүн бүхний оролцоо чухал. Бид нар нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Олон сонголттой болох ажлуудыг судалж байгаа. Cable car гэдэг гэр орол руугаа бид нар cable car-ыг тавих төсөл бэлэн болцсон. Эхлэхэд үндсэндээ бэлэн болцсон байж байна. Баян ошууны эцэд холбоотой эцэс хороолын дундуур тасхны хошоо 7 хөдөл чимгэлттэй гэдэг явдаг. Хотын баруунаас зүүн тийшээ цахилгаан галт тэрэг гэж одоо тэжүүн хийгдээд үндсэндээ дуусч байна. Метро бид нар ярьж болно. Гэхдээ метрог бол бид манай хотын хувьд бол бас тийм ч зөвхөмжтэй ойрын хугацаанд хийчих төсөл гэж харахгүй байна. Хүн амын одоо хувьд метро хаана хамгийн бодиттой хэрэгждэг вэ гэхээр манайх шиг мөртлөө 10-20 сая хүнтэй багтаа нэг хот нь нөгөө хотынхоо амьдралыг тэтгэж идэг. Сая 500 мянган хот дээр дахиад сая иргэн ирж үйлчлүүлж идэг, аялал жуулчлал зочид ээждэг. Энэ газар метро амьд байдаг, өөрөө зарлаад байдаг гэж би өөртөө одоо гэж ойлгож гэдэг юм уу? Зарим одоо судалгаанаас харж байгаа. Цаг хугацааны хувьд ч гэсэн бид нар метроор нэхэд багтаа 10 жил орно. Тэгэхээр бид нэр одоо тэр цахилгаан галт тэргийг тавих юм бол хамгийн одоо хувцтай 2 жилийн дотор барьчих боломжтой. Хөрөнгө оруулалт хэд дахин хямдах юм бол нийтийн тээврээ шинжилнэ. Энэ 20 оны 1-р улирал багтаа байна.
явдаг маршрутаараа явна. 10 буудал зогсдог автобус бол тэр чигээрээ явна. Тэр дунд дахиад 10 буудал зогсдгүй 5 буудал зогсоод 1000 төгрөг илүү төлөөд явъя гэсэн амар сайхан гэдэг юм бол тэр түргэн экспресс суугаа явдаг энэ одоо маршрутыг хөндлөн болдгоо гэж такси стандартаа шинжилнэ гэж. Ингэж бид нар замын төвчлээс асуудал гарна. Дээрээс нь буруу зөвөрүүлэлттэй одоо нэг стандарт буруу одоо манай стандарт юм уу зөвүүн стандарт юм гэдэг мэдхээр болсон. Энийг одоо шинэ 25 оноос хойш Улаанбаатар хотод одоо буруу үрүүлэлттэй авахгүй ч гэдэг юм. 21 оноос эхлээд Улаанбаатар хотод буруу үрүүлэлттэйг юм бүртгэхгүй ч гэдэг юм. Ийм зарим нэг ийм дөрвөлтэй шийдэмгийн асуудал хийхгүй бол тэгэд минь хөөрхий тэр минь хөөрхий гэж ингэж явсаар байгаа нэг гэж явсаар байгаа сүүлд нь хинэнч дийлхэ болсон юм зовлонлоо үндсэн эргээд хэн хэнийгээ буруутгаад ямар ч үр дүн гардаггүй ийм асуудлаа шийдэх гэж. За цаг дуусах шиг боллоо. Тэр дараа 2020 онд яг үргэлжлүүлж ажиллах уу залуучууд аягүй дэмжиж байна өөрөж. Уг нь 3 асуултаас нь цаггүй болцохоор байлаа. Яг ажил нэзтэй. За та бүхэндээ баярлалаа. Одоо ямар ч байсан байгаа цаг хугацаанд өөрийнхөө бүх нөөц болцоогоо дайчилж нэг цагч бай, нэг сарч бай, нэг жилч бай. Болж игэл их зөв юмыг бүрэн гүйцэд хийчихье гэж байгаа. Бүр болохгүй бол зөв юмны эхлэлийг тавьчихъя гэж байна. Тэгээд тэрэн дээр манай одоо иргэд залуучуудын оролцоо маш чухал. Тэгээд дэмжиж байгаа одоо та бүхэнд талархлаа илэрхийлье. Бидний одоо хийж чадахгүй зүйл гэж байхгүй гэж бодож байна. Биднэрт зориод цагаа зориулаад ажилдаа хийсэн болоод явах юм бол хүн бүхэн дор бүрнээ хийх юм бол энэ хот маш богино хугацаанд бол их сайхан хот болох. Бүрэн боломж бий зэрэг учраас бүх нөөц болцоогоо дайсч ажиллаж байгаа юм болж байна. За баярлалаа.